Сайн байцгаана уу? Балид ирээд 3 дахь өдөр. Өнөөдөр нэлийн ширүүн бороотой бүр их өдөр таарлаа. Энэ буудалтаа бас аль хэдийн 3 онсон болохоор орчноо байрлалаа солиё гэдгүүднээс буудлаа ченж хийх чинь. За тэгээд хэдий өглөөний цайтай эрүүл хооллох боломжтой ойр хавьдны ресторан байгаа ч гэсэн олон хоног гадуур холоодох юм бол ходоод энэ төр өвднө гэдгүүднээс ядаж л нэг хоол хийж идэх боломжтой газар сонгосон. Буудлаа хөлөөлөж өчөөд таксидуудад дараагийн вилладаа ирсэн. Тэгээд нөгөө олон хоног ярьсан мото байка түрээслэхэр болоод баг мотортойг нь 3 хоногны хийж түрээслэгээд үнэний хувьд бол өдрийн 80 буюу 3 хоногийн 240. За Монгол мөнгөөр 50 орчим мянган төгрөг бензинээ өөрөө их нь. Өдөржин лийш тийшээ унаад яваад байхгүй бол дуудлагын такси буюу байкнасаа үнийн хувьд ялгаа нэг гарахгүй. За тэгээд вилланаасаа бэлтгэлийн зүхээ аваад өнөөдөр өстө гой болоо хий, тасглаа чанартайхан шиг хий. Бэлтгээд өстө орой эрэхтэй хүнсээ аваад сайхан хоол хийж иднэ гэл амар их хүчтэй гарсан байхгүй. Осолд орсоо нэг мэдсэн жил хүмүүс баахан орилоо хажууд нэг эмэгтэй сандарсан хүү хай гэл би ч хэсэг шоконд ороод босгос нь хүлээгүй. Тэг их нэртэй ч санаа зовоод харсан ч азар бас гайгүй. Тэгэхэд ямар тач зам гарцгаасан. За тэгээд нөгөө эмэгтэй маань намайг машиндаа суулгаад ойрхон хувийн эмнэлэгт хүрэж өгсөн. Очсон чи эмч нь байдгүй. Тэгээд WhatsApp-аар миний шархны зургийг хараад 6 км-т байгаа эмнэлэгт үзүүлсэн. Тэрнээс өмнө аптек ороод шархаа боох, спирттэй хүн, шахны боолт, антибиотиктэй тос энтер аваад буцаж ирсэн. Тэгээд сайхан цэвэрлээд боолгож аваад агны ариу өдөртөө актны ариу жилдээ гэдэг шиг бас баярлалаа илэрхийлээд битээр хамтдаа салондор нүүжлүүлсэн. За тэгээд ахин дахин баярлалаа гэж хэлээд сайхан танилцж аваад гарч ирсэн. Тэгээ болоог нөгөө нэг мопедо би ч унаал уйлал юун бэлтгэлтэй мантай вилларга буцаад ирсэн. Буцаж ирээд мопед төрүүлсэн залуу руугаа хэлээд за би ерөнхийдөө баайк хүн чадахгүй байна. Энийг аваарай. Гэхдээ төлбөр мөнгөө би буцааж авахгүй гэж хэлээд ерөнхийдөө хүлээлгэж өгсөн. Өнөөдөр нэг иймэрхүү адалт явдалтай ч гэхүү, аюултай ч гэхүү, хөвгөлтэй ч гэхүү, хэцүү ч гэхүү нэг тиймэрхүү өдрөө өнгөрлөө. За тэгээд дараагийн блогоор уулзцгаая.